За энэ төрөлцөн ирсэн Монгол иргэдийнхээ энэ орны амраа мутаг альбия Монгол улсын ерөнхийлөгч Батболго Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хөрөлгөөр Америкийн нэгдсэн улсад айлчлал хийж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж ганцаарчсан уулзаж өргөсөн хэлцээг амжилттай сайхан явууллаа. Тэгээд айлчлалын үр дүнд хоёр орны хооронд стратегийн түвшний харилцаа тогтоох тухай тунхаг бичиг өнөөдөр 4 сараас авахгүйсээр хэлэгдэн ирсэн байгаа гэдгийг хэлий. Өнөөдөр бас энэ танхимд иргэнтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн хүмүүст ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн Наран Туяа улсын их хурлын гишүүн оюун хорлолоор бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ерөнхийлөгчтэй нэг хэрэгтэй хандаж мэдээлэл өгнө үү? Мэдээллүүдийг бол мөн дээр авч байгаа гэж ойлгож байгаа. Америк улсын стратегийн түншлэлийн хэмжээнд буюу одоо том дараагийн асуудал руу ороход бэлэн боллоо гэж. Тэгээд мэдээлэл авч учраас би юу гэж бодож байгаа нэрээ асуулт хариулт тавьсан асуудал тавцгүйгээр асуулт хариулт ороод яасан бэ гэсэн юм бодлоо байна. Тэгвэл за тэгвэл асуулт хариулт юу тодорхойлоо. Нэр усаа хэлээд тэгээд Миний нэр би аян гэдэг Америкийн багны хэсгээр үйл ажиллагаа явуулж байгаа Анууд Монгол телевизийн эмчүүг нэвтрүүлгийн хөтлөгч продюсер. Таныг 2018 онд манай Монгол телевизийн захирал олон улсын сэтгүүл Z52-ийн хөтлөн явуулдаг студийн цаг нэвтрүүлэгт оролцож ирснийг санаж байна. За тэр нэвтрүүлгийг олон удаа цацагдсан. Таны үзэл байдал байр суурийг сонсож байсан. 2017 онд бүрэн зураглал бүхий нэвтрүүлэг энд үзүүлсэн байгаа. Цаашид хөнгөд ерөнхийлөгч таны Анууд Монгол телевизийн биднэртэй хамтран ажиллаж хийж байна. Анууд Монгол телевиз бол мэргэжлийн дээд байгууллага Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гадаадд байгуулагдсан Монголын анхны мэргэжлийн телевиз туршид хөгжүүлсэн Монголын сэтгүүл зүйн анхдагчийн 23 басамж байгууллага юм аа. За асар цугаа монголчууд бидэнтэйгээ жилдээ хөлбөсөрөөс орлогыг хэлээд байгаамаа. Энэ мөнгийг бол оруулж ирэх ёстой гэдэг дээр бол хүчин тэмцэж байгаа. Ганцаараа биш одоо улсын хурлын залуу зарим залуу гишүүдтэй таван мэджээс өнгөрсөн одоо оны амраас энэ оны хавар хүртэл энэ шүүх прокурор авилгалтай тэмцэх газрын дарга нартай эхлээд тэмцэе. Энэ хүмүүс байгаа тохиолдолд энэ гадна татан байрлсан орж ирэхгүй байна гэдэг өнөөдөр монголчууд маань талбай дээр 80-100 мянгараа өвлийн дунд чагсаж байгаа энэ хүмүүсийг одоо ажлаас нь чөлөөлс мэдж байгаа тийм ээ. Сая дээр
Ойлгосонтой сэбэндээ мөнгө хийгээд байгаа нууд нь бол доод шүлжээнүүд нь. Энэ болоод ингээд манай Монгол орнд авилгалын асар том шүлжээ сүүлийн 10 гаруй жил маш гүн бат тогтсны жишээ. Энтэй тэмцээд ингээд явж байгаа. Мэдээж энийг бол оруулах ёстой гэдэг дээр хатуу тэмцэнэ. Энэ бол тийм амар ажил биш байх гэдгийг өөрийн биеэр одоо туулж байна. Одоо юу гэдэг утсан газар болгоныхоо хэрэглэгч нарт хэлж байгаа. Танад байрсан мөнгийг одоо оруулж ирэх туслаарай гэж жишээтэй. Маргааш нөгөө төр эдний Америкийн хууль зүйн сайд буюу одоо ерөнхий прокурортой өөрийн биеэр уулзаж энэ саналаа албаар тавина гэдэг.